За угийн сангийн 3 дахь хичээл эхэлж байна. За 3 дахь хичээл маань identifying word parts буюу үгийн хэсгээс, үгийн бүтцээс, үгийн байгууламжаас үг таах арга байгаа. За энэ маань дотроо хоёр хуваагдана. A болон B хэсэг. За A хэсгээр бид нэр prefix буюу англинд өгтур гэж байгаа. За өгтурын хэсгийг үзнэ. Өгтур гэж юу вэ? B хэсгээр suffix буюу дагавар гэсэн хэсгийг үзнэ. Энэ өгтур болон энэ дагавараас маш олон үгний утгыг бол гаргаж болдог, тийм ээ. За энэ хичээлийг үзнэ. За тэгээд энэ өгтур дагавар гэж юуны тухай яриад байгаа вэ гэдэг би та бүхэнд энэ дээр нэг үг бичээд жишээ болгоё. За жишээлх нь бол ийм үг байгаа тийм ээ. Transformer гэдэг. За transformer энэ үг бол 3 хэсгээс бүтэж байгаа. За 3 хэсэг, эхний хэсэг нь trans. Дараачих нь form, former. За trans гэдэг бол энэ үгний хувьд тухайн үгийн үндэсний урд байрлаж байгаа учраас энийг prefix буюу өгтур гэж үзэж байгаа. Prefix буюу өгтур. За form гэдэг маань энэ үгний хувьд үндэс нь. Одоо үндэс тийм ээ. За дараа нь гэдэг бол энэ үгний хувьд suffix буюу дагавар болж байна. За англи хэлний үгнүүд. За ер нь маш олон үг ингэж юм 3 хэсгээс бүрддэг. За тэгэхээр өнөөдөр бидний үзэх гээд байгаа зүйл бол энэ trans буюу prefix. За энэ өгтөр бол өөр ингэсэн утгатай. За энэ утгаар нь дамжуулаад тухайн үгний утгыг бас гаргах боломжтой байдаг тийм ээ. За trans гэдэг маань одоо бүгдээр үеэр навж утгыг нь гаргая л та. Trans гэдэг маань шилжих гэсэн утгатай. Нэг газараас нөгөө рүү шилжихийг хэлдэг. Хөдөлгөөнтэй байхыг хэлдэг. Form буюу үгийн үндэс нь өөрөө хэлбэрт оруулах гэсэн үйл үг юм тийм ээ. Хэлбэрт оруулах, хэлбэржүүлэх гэсэн. гэдэг бол үйлдэгчийг тухайн үйлийг хийдэг эзнийг буюу үйлдэгчийг үүсгдэг юм, нэр үүсгдэг юм дагавар байна. За одоо тэгвэл дараагийн хэсгээр бид энэ гэсэн хэсгийг үзнэ. За одоо ингээд утгыг гаргаж болно гэсэн үг тийм ээ. За transform нэг хивээс нөгөө рүү шилжих гэсэн утгатай тийм. Transform гэхээр нэгээс нөгөө рүү шилжих, өөр хэлбэртэй болох гэсэн санаа. За тэгвэл авахаараа хувирагч, шилжигч гэсэн утгатай үйлдэгч эзэн болж байна. Transformer. Бид нар Transformer гэдэг кино байдаг бас мэддэг тийм. Одоо роботууд бол машин болдог, роботууд бол нисдэг зэрэг болдог гэдэг ч юм ийм нэг хивээс нөгөө рүү шилждэг тийм байдалтай. Тэгэхээр trans гэдэг энэ үг ганц энэ former гэдэг үгэн дээр бол ороо зогсохгүй маш олон үгнүүд дээр хэрэглэгдэнэ. Тэгэхээр trans гэдэг үгийг утгын цээжлээд авчих хэрэгтэй гэсэн үг. Тэгээд өөр үгнүүд дээр ашиглаад энэ утгыг гаргах боломжтой. ч гэсэн адилхан дандаа үйлдэгчийг ерөөхдөө төлөөлөө явуулдаг тийм нэр үүсгдэг дагавар байна тийм ээ. За энэ хэлбэрийг ерөөхдөө бид нэр үзэж байгаа гэсэн үг. За одоо энэ дээр би жишээ болгож 2 өгтур авсан байна. За эхний өгтур маань өгтур бол D. Энийг түгээмэл тохиолддог өгтур. За энэний утга бол against эсрэг утга илэрхийлнэ тийм ээ. Одоо арай өөр эсрэг утга илэрхийлдэг. За down гэхээр одоо ерөөхдөө доошоогоо бууралт, уналт гэсэн утгаас илэрхийлдэг. Тийм өгтур байна. За одоо энэ өгтурыг үгийн үндэсний уртал залгаад шинэ утга үүсгэх явах боломжтой. За жишээлх юм бол rail гэдэг үндэс байна. Rail гэдэг бол бид нар сайн мэднэ railway, railroad гэх мэтлэн ингээд төмөр замтай холбоотой үгнүүд мэднэ. За тэгвэл энэ rail бол үйл үгээрээ вагоноор явах, галтрыгээр явах гэсэн үг. Тэгвэл урталт нь D гэснийг авснаар вагоноор явхаа болох, вагон замаасаа гарах, явж исэн вагон зогсох гэсэн утга илэрхийлдэг. The rail гэхээр. За энэтэй холбоотой би нэг жишээ BBC-ийн сайтн дээрээс авсан. A lot of local people left injured after a train derailed in the northern India гэж. За одоо бидний хараад байгаа үг маань энд явж байна тийм үү? Rail. Өнгөрсөн цаг үүсгээд D залгаад өнгөрсөн цаг үүсгэсэн байна. За одоо нэг юу гэж орчуулж болох вэ?
After a train derailed. Тэгэхээр түрүүнээс нь derail гэдэг маань замаасаа гарах, галтрыг явж байгаа замаасаа гарах зогсох болохыг хэлдэг гэсэн. За тэгвэл энтхийн умард хэсэгт, энтхийн хойд хэсэгт нэгэн галт тэрэг замаасаа гарснаас болж маш олон тооны хүн гэмтэж бэртжээ гэсэн орчуулга болох нь тийм ээ. Тэгэхээр derail гэхээр эсрэг утга илэрхийлээд замаас гарах, зогсох болох гэсэн утгатай юм байна шүү дээ. За иймэрхүү байдлаар D гэсэн утгыг бол авч хэрэглэж болно. За дараач нь харъя. Deactivate. Activate бол идэвхжүүлэх гэсэн утгатай үйл байна. А урталт нь D авахаар эсрэгээр идэвхгүй болох, идэвхжүүлэхгүй болох гэсэн утгатай болно гэсэн үг. За жишээлх юм бол одоо гэдэг цөмийн цэнэг тушууг идэвхгүй болгох гэдэг ч юм уу тийм ээ. Унтраах гэсэн утгаар deactivate. Ер нь D орсон өгтөрүүд бол өгтөр орсон үнэнд маш их байдаг. Depreciate гэж байна. Destroy гэх мэтлэн ингээд зөндөө байдаг тийм ээ. За тэгэхээр энэ өгтөрийг сайн цээжлээд авах хэрэгтэй. За дараашаа өгтөр L 2. Энэ маань бас адилхан эсрэг утга заадаг. За бас not үүсгдэг тийм өгтөр байна тийм ээ. За үгийн үндсийг харъя. Legal. Legal гэдэг бол хууль ёсны гэсэн үг. А урталт нь элийг аваад залгаад өгтөр болгоод уншихаар illegal болно. За тэгвэл энийг шууд эсрэгээр утга гарна гэсэн. Хууль ёсны гэсэн бол хууль ёсны бус. Хуулийн эсрэг гэсэн утга гарах нь тийм ээ. Illegal. Дараачих нь logical. Зөв дэс дараалттай байсан бол элийг урталт авахаараа эсрэг болно. Зөв дэс дараалгүй эмх замбраагүй гэсэн утгатай болдог гэсэн үг тийм үү. За ийм хоёр өгтурыг өнөөдөр энэ хичээлээр үзлээ. Тэгэхээр энэ өгтуруудыг маш сайн цээжлэх ёстой. Ер нь англи хэлэнд бол маш их тохиолддог өгтурууд байгаа. Энэ өгтураас нь бид нар үг таах аргыг бол эзэмшиж болдог. За ингээд дараагийн хичээлээр бид нар be буюу suffix дагварын хэсгийг үзнэ. За ингээд анхаарлаа хандуулсан баярлалаа.